За Лундаг гишүүнд амжилт хүсье. Ер нь парламентын уламжил бол энэ тусгай хяналтын дэд хороог парламентод нэлээд удаан суучихсан. Тэгээд парламентынхаа үйл хэргийг сайн мэддэг. Дээр нь одоо парламентын гишүүний хувьд бол бүрэн одоо бэлтгэгдсэн ийм хүмүүс анхалж авсан ийм уламжил бол байдаг гэж би хувьдаа анзаардаг. Тэгээд Лундаг гишүүний хувьд бол одоо анх удаага сонгогдсон залуу хүн. Тэгээд яагаад гэвэл энэ хууль хяналтын байгууллагын тусгай ажиллагааны тухай зүйлсийг ярьдаг ийм дэд хороо. Өөрөө хууль хяналтын байгууллагуудын атханд юусоо орж болохгүй. Хууль хяналтын байгууллагуудын удирддаг тэр удирдагчдын чиглэлд автаж болохгүй. Ийм л одоо их хариуцлагатай дэд хороог Лундаг гишүү ахлах гэж байна. Явдал суудлаа сайн хардаг болох хэрэгтэй. Өөрийн эргэн тойронд байгаа хүмүүс чинь энэ бизнес хийж байх бий. Тэрийг анхаардаг болох хэрэгтэй. Гадуур дотор архитаар сүрддэг ажлыг таслан зогсоох хэрэгтэй. Ер нь бол энэ тусгай хяналтын хорооны үйл ажиллагаа өөрөө их цэгцтэй номтой байх юм бол хууль хяналтын байгууллагууд үйл ажиллагаагаа цэгцэлж зөв болох. Одоо ордон дотор битүү тийм яриа байгаа шүү дээ. Хүмүүсийн нэрийг дохой зангаагаар хэлдэг. Утсаараа ярьж чадхаа болцсон. Хуурамч дугаар ашигладаг. Монголын томчуудаас айдаг, сүрддэг. Бүгдэнд нь одоо таних тэмдэг өгчихсөн. Өрөөндөө юм ярьж чадхаа болцсон гэд. Замраагүй байдал бол байгаа шүү. Эсвэргээрээ тусгай хяналтын дэд хороо бол бүх юм хууль дүрмийн дагуу байгаа гэдэг ийм итгэлийг Монгол улсын их хурлд өгж явах хэрэгтэй. Бүх юм хууль дүрмийн дагуу байгаа шүү гэдэг тэр одоо итгэл үнэмшлийг засгийн газардаа өгж явах хэрэгтэй. Тийм учраас бол Лундаг гишүүн илүү хариуцлагатай одоо ерөнхий сайдын туслах зөвлөл хийжсэн хүн байна. Их хурлын гишүүний туслах зөвлөл хийжсэн хүн байна. Тэндээс одоо сурж мэдсэн зүйлс нь бол одоо энэ туршлагат нь хүрнэ гэж бочиргал дарга үзээд дэвшүүлж байгаа юм байна гэж ингэж ойлгож байна. Тэгээ ажилд нь амжилт хүсье. Баярлалаа.